За бүгдээрэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Би Сонгон айрхан дүүргийн 33 дугаар хорооны ардчилсан намын үрийн дарга байсан хүн байна. Хороонд дор болж байгаа нэгжийн засаг захиргааны маш ноцтой асуудлууд манай хороонд дор байна. Энийг цааш нь уламжлалж өгөөч гэж хүсмээр байна. Биднүүд тэр болгон их хурлын гишүүдтэй уулзаж чаддгүй учраас энэ хурлыг ашиглаад бас хэлмээр байна. Сонгон айрхан дүүргийн 33 дугаар хороо 2019 оны 8 сарын 2-нд 22 дугаар хорооноос тасраад байгуулагдсан юм аа. Энэ өдрөөс хойш өнөөдрийн хүртэл ганцхан засаг дарга ерөөсөө ингээл урсгалаар орж ирдэг. Иргэдийн хурал хийдгүй. Ингээд цаанаас нь томилтоор явуулцдаг. Ийм засаг даргатай хөгжидгүй, дэвждгүй нэг хороо. Одоо архины орон болж байна. Замын төгжрөл гэдэг нь ерөөсөө дээцэхтэй тулцсан. Ингээд хүн ардын эрүүл мэндийн асуудал маш ноцтойгоор зөрчигдөж байна. Энэ дээр одоо эрүүл мэндийн төв эмнэлэг байхгүй байна. Эмнэлэг нь болохоор нэг контейнерт явуулдаг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одон хүн орохоор мөргөлдөөд одоо биднүүд үзүүлж харуулж чаддгүй ингээд үйлчлэгээгээ бас дутуу авдаг ийм тал байна. За хоёрдугаарт нь хорооны нэг засаг захиргааны нэгжийн байр байхгүй. Хүний одоо хоёр давхар байшинд хорооныхаа ажлыг явуулж байна. Ингээд одоо олон удаа шаардлага мөн одоо санал хүсэл тавихаар хүлээж авдгүй. Одоо биднүүд чинь ингээд одоо намайг харж байгаа бах энэ зурагч мурагчаар харах бах. Нөгөө оюун чинь ардчлалын оюун чинь тэнд очиод одоо дэмээ донгосоо явж байна. Одоо тэрийг энэ лөө оруулахгүй шүү. Энэ лөө ингэхгүй шүү. Үйлчлэгээ үзүүлэхгүй шүү гэх бах. Ер нь тиймэрхүү яриа ярьдаг шүү дээ. Ардчлалын гэсэн ардчилсан намын гишүүдийг бол үзэж ингэж одоо үйлчлэгээ явуулдгүй шүү дээ. Ер нь биднүүд чинь нэг хороонд ороо нэг тийм нэг адлагдсан, чадлагдсан, муу хилүүлсэн ийм л улсууд байдаг шүү дээ. Энийг цааш нь уламжлалж өгөөч. Манайх одоо эмнэлэг байхгүй ингээд 6 жил болж штэ. Засаг захиргааны нэгжийн байгуул байр байхгүй 6 жил болж байна. Энэ Батшугар сонгогдсон, номин сонгогдсон ардчилсан намаас Алтан уяг дарга манай хороонд дор нэгээр гарч ирж ирсэн. Алтан уяг даргаыг би одоо өөрөө яг шадрын хийж гаргаж ирсэн. Ингээд энэ улсуудад уламжилж өгөөч. Биднүүд эрүүл мэндийн асуудлыг одоо яаж шийдэх юм бэ? Боловсролын тал дээр болохоор одоо хүүхдийн тоо бол маш их болсон. Сууршмал ус гэдэг дээр хүн ам нь 21 мянгад хүрчээд шүү дээ. 21 гисгээ алхачтай ажлаа өчрдгүй ийм л хороо болчиход байна. Энийг цааш нь хэлж ярьж өгөөч л гэж ийм хүсэл тавих гэсэн юм аа. За баярлалаа. За баярлалаа оюун багшаа.